За өнөөдөр байна шүү дээ. Стрессээс гарах 10 шилдэг арга байна. За энийг танилж байна. За стресс гэдэг нь юу вэ гэдэг жирэг. Сэтгэл санааны ядрал. Өөрөөр хэлэх юм бол бохомдол гэсэн. Английн Саксексын их сургуулийн профессор Дэвид Луис энэ талаар судалгаа хийсэн байна. За яаж стрессээс гарах вэ гэдэг жирэг. Хэрвээ биш 30 минут ТV тоглоом тоглох юм бол 17%-аар стресс буурна. Хоёрдугаард нь хэрвээ 10 секунд цэцэг сонирх гэх юм бол 21%-аар стресс буурна. Хэрвээ биш 20 минут байгаалд байх юм бол 28%-аар стресс буурна. 30 секундын дорш төвөрлөх юм бол 32%-аар стресс буурна. Ерөөсөн 30 секунд. За хэрвээ биш 20 минут алхах юм бол 42%-аар стресс буурна. Нэг аяг кофе уух юм бол 54%-аар стресс буурна. 10 минут хөгжим сонсох юм бол 61%-аар стресс буурна. За одоо байна шүү дээ. Хамгийн хүчтэй үр дүнтэй 3 аргыг таньж байна. 5 минут өглөөнөө бясалгал хийх юм бол бүр 65%-аар стресс буурна. 6 минут ном унших юм бол 68%-аар стресс буурна. Өдөр 20 минут унтах юм бол 70%-аар стресс буурна. Тэгээ одоо жалгаад байна шүү дээ. Стресст орох юм бол ямар өвчин үүсэх вэ? 2012 оны судалгаа. Өөрийг стресст баригдаж байна. Сэтгэл санааны ядраатай гэж, бохомдолтой гэж үзэж байгаа хүмүүс байна шүү дээ. Тэгэж боддгоо хүмүүс. Өөрөөр хэлбэл стресс байхгүй хүмүүстэй харьцуулах юм бол нас барах эрсдэл нь 43% их байдаг гэж байгаа юм. Бүр 43%. Тэгээд байна шүү дээ. 73 мянган хүнийг 8 жилийн турш ажиглаад судалгаа хийж үздэг. Стресс ихтэй хүмүүс нь стресс багтай хүмүүсүүдтэй харьцуулах юм бол чус харвалтаар нас барах эрсдэл нь 2 дахин их бас гэж байна. Зүрхнээ шигтээсэр нас барах эрсдэл нь эмэгтэйчүүд нь 2.7%-аар их. Эрчүүл нь болтой зэрэг 1.6 дахин их байж. Тэгээд байна шүү дээ. Төрөл бүрийн хор тавдар дийлэнх архаг өвчнүүд бол бүгд одоо энэ сэтгэл санааны ядраахс бохомдлоос бий болж байгаа. За энэ дотор юм байна шүү дээ. Нэгдүгээр нь болтой зэрэг амиа хорлох үжигдэл. За энэ амиа хорлох асуудал бол манай Монголд хамгийн өндөр байж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2017 онд гаргасан судалгаа байна. За энэ судалгаагаар 100 мянган хүн тутамд 28 хүн амиа хорлолд нас бардаг гэсэн ийм үр дүн гарч ирсэн байна. Энэ бол Монголд. За энэ болтой зэрэг шүү дээ. Биеийн хорлолд нас барах чагсаалтаараа дэлхийд 3 дугаард орж байгаа юм. Монголчууд болвол дэлхийд хүн амаараа хамгийн цөөхөн улсуудын тоонд орчдөг. Гэтэл биш шүү дээ. Биеийн хорлолж нас барах үжиглэл нь дэлхийд 3 дугаард ордог. 2012 оноос 2016 оны хооронд 5 жилийн хугацаанд 2055 хүн амиа хорлолд нас барсан байна. Монгол улсад. За энэнийх нь биш шүү дээ. 84% нь эрчүүл эмэгтэйчүүдээс 5 дахин их бие хорлдог. Тэгээд болтой зэрэг 47% нь ажиллах хүмүүсүүд. Тэгээд биш шүү дээ. Дундаж нас нь 33 нас орчмын залуу хүмүүсүүд. Хамгийн гол хүчин жил нь болтой зэрэг стресс юм байна. Монгол хүн бол биш шүү дээ. Өнөөдөр эрдэнэ юм байна. Монгол хэл бол 21-р зуунд устдаж алга болох хэлний жагсаалтанд орчсон байдаг. Энэ юуг хэлж ийн хөтэй зэрэг хүн чөөхөн байна гэсэн. Энэ чөөхөн хүн амтай үндэстэн дэлхийд 3 дугаар чагсаахтахаар амиа хорлолд нас барж байна гэдэг нь шүү дээ. Маш хайрлалтай гэсэн. Бид нар энэ хүнээ хайрлах хэрэгтэй. Нэг монгол хүн амнасаа алдаж исэн ч гэсэн энэ бол шүү дээ. Асар том хохирол. Тэгэхээр яг хөтэй зэрэг монголчуудаа стресст оруулахгүй. Стресс орсон монголчуудаа стрессийн тайлах тэр аргийг, тэр техникийг эзэмшүүлэх, жаад сурах шаардлагатай. Энэ нь тусдаа зэрэг өнөөдрийн энэ яриа тус болно. Энэ болтой зэрэг шууд стрессийн нөлөөллөөс болоод амиа хорлож авч гэдэг. Гэтэл биш шүү дээ. Дамаар стрессээс болоод өвчнөд баригдаад нас барж байгаа үжүүлэлт нь бас монголчууд дэлхийд дээгүр орж байгаа. Бараг л одоо улаан овонд бичигдэх шахуу ийм чөөхөн хүн амт үндэстэн ийм байдлаар нас барах юм бол маш юм нэлтэй. Тийм учраас бид нар энэ монголчуудаа хайрлах, хамгаалах үүднээс заавал одоо энэ сэтгэл санааны ядард өртүүлэхгүй ба. Тэрнээс гарах энэ арга техникт сурч хэрэгтэй. За тэгвэл үү шүү дээ. Яг стресс гэдэг нь яг юу юм? Стресст орж өнгөрөөгүй хүмүүсүүд сэтгэл санааны ядраа
бохомдолд орж ижээгүй хүмүүс бол мэдгүй. За энэ нуттай зэрэг байна шүү дээ. Толгой өвдөн. Баг зэрэг халуур. Хэвлийн хэсгэр өвдөн. Нойргууд шөндөө ойлгохтой сайн унтчихдаг. Ядаргааны мэдрэмжтэй. Сулддаг. Зүрхтэлсдэг. Ууралдаг. Бохомддог. Гонхтой. Гэхэн мэтийн энэ шинжүүд бол стресстэй байгаа шинж байна. Яагаад ингэж одоо хүн стресст ордог байх гэж хэрэг байна шүү дээ. Энэ стрессийн даавар гэдэг зүйлтэй холбоотой. Стрессийн даавар нь ямар үед ялгардаг байх гэж хэрэг. Биологийн амтнууд байна шүү дээ. Дайсантай халж нүүр тулах үед. Тулалдах эсвэл жугдах үед. Энэ шийдвэрийг хоромхон жур гаргах шаардлагатай байдаг. Тулалсан ч жугдсан ч гэсэн бие эрхтний үйл ажиллагаа хамгийн дээд чигт өрсөн байх шаардлагатай. Өөрөөр хэлэх юм бол өөрийгөө хамгаалж үлдэх амь өрсөхийн төлөө бүх хүчин чадлаа шавах шаардлагатай. Оюун ухааны хувьд ч бие махбодын хувьд. Ийм учраас энэ олон мянган жилийн турш байгалийн шалгарал явждаг. Стрессийн даавар гэдэг зүйл ялгардаг байна л да. Гинтийн аюултай байдал толрохтой зэрэг маш хормхон журийн дотор өөрийн биенээс ч болтой зэрэг тийм төрлийн даавар ялгардаг гэсэн. За энэ нуттай зэрэг 3 байдаг. Нэг нь нуттай зэрэг кортизол. Хоёр нь нуттай зэрэг адреналин. 3 нуттай зэрэг норадреналин гэсэн ийм 3 төрлийн даавар ялгардаг. Энэ үед нуттай зэрэг бүх булчин шуурс ахшдаг. Цусантах сахарын хэмжээ нэмэгддэг. Тэгээд зүрхний догшилт төрсөн. Амьсгал дээр. Ийм байдлаар тулдах уу жугдах уу гэдэгт хоромхон журийн хугацаанд өөрийг чинь бэлэн болгодог. Хүч ойролцоо ч юм уу эсвэл тулдаад дийлэх юм бол тулдна. Тийм болж байгаа байхгүй жугдах хэрэгтэй юм байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр шүү дээ нөхцөл байдал өөрчлөгдөд хүмүүс шүү дээ алхам тусамдаа жирлэг гаргадаг юм уу дайсан этгээдтэй таарлах юм болсон. Харин биш дээ энэ өдөр тутмын амьдрал дээр хүмүүсийн хоорондох харилцаанд нийгмийн төрөл бүрийн хүрээнд үү шүү дээ. Дайсантай толдгоос ялгаа байхгүй. Тийм байдлууд нөөрлөж өчсөн доо. Тэгээд тухай бүрдэнд болтой зэрэг стрессийн даавар ялгараад тололдох жугдах гэдэг байдал өөр чинь бэлдээд байдаг юм байна. За энэ нь болтой зэрэг урт хугацааны стресс сэтгэл мэдрэлийн ядраа болдог. Байнга стресс тавтаад байх юм бол яг гол зүрхчин түргэн дэлсэд амьсгалчин дээрдээд цусантах сахарын хэмжээ чинь оргилдоо онтолоод ийм байх нь шүү. Тэгтээ зэрэг хүн тэсэхгүй. Ийм байдалтай олон хоног үргэлжлэх юм бол миний бие хэрэгтнүүд мотж гэмтэж төрөл бүрийн өвчин өрсөд баригдах юм байна. Ийм учраас ам биш дахин давтаа хэлээд байгаа байхгүй юу? Стресст орж болохгүй. Орчихсан болвол заавал тэрийг тайлах шаардлагатай гэдэг. Тэгвэл үү шүү. Одоо жалгаад араатай амтнтай тулдсан болчихсон. Асар соёлтой орчин үеийн соёл ирэх шилжчихсэн хүмүүсүүд стрессийн 3 даавар ялгар болж өөрийг чинь байнга одоо тулааны бэлэн байдалтай байлгаж байгаа. Тэр шалтгаанууд юу гэж. За энэ нуттай зэрэг эхлээд талтай зэрэг физик хүчнжүүлүүд доо шууган төрөл бүрийн одоо гялвалцсан гэрлүүд тэгээд халуун хөштөн янз бүрийн орчин. За хоёрдугаард нь шинжлэх ухаан хөгжөөд бас стресс оруулж гаж үлдсэн байна. Жишээлх юм бол юу гэж болох вэ? За арих тамхи, химийн хортой бацууд, агарын бохирдол. За бас физиологийн хүчнжүүлүүд. Нойр дутуу орчин үеийн хүмүүс. Өвтөн жавланд баригдаж байгаа. Стрессээс өвтөн жавлан үүснэ. Өвтөн жавлан бас хүний бочаага стресс оруулна. Тэгвэл өлсгөлэн. Эсвэл хэтэрхий хийдэг. Энэ бол бүгд одоо стресс оруулаад байгаа шүү дээ. За сэтгэл зүйн хүчнжүүлүүд. Түгшүүр, хурцтмал байдал, уур хил, айдас, санаа журмал. За дараа нь болтой зэрэг нийгмийн хүчнжүүл. Хүмүүсийн хооронд харилцаа. За эсвэл ажилтай холбоотой. Ажилгууд, чалга ус баг. Гэх мэтийн асуудлууд үү шүү дээ. Бүгд одоо стрессийн хүчнжил болдог. За энийг арай жоохон дэлгэрүүлээд сэтгэл зүйн асуудал гэдэг хөрөгийг авчрах юм бол шүү дээ. Ямар стрессүүд байж болох вэ? Хөршөөд, хажуугын ял, найд нөхдөг харилцаа. Хүмүүсийн их стресс оруулна. Гэр бүлийн дотоодын чирчил, санхүүгийн асуудал, бэрхшээлүүд, өөрөөр хэлбэл мөнгөний асуудал, ирээдүйн талаар санааж овнол. Ямар хүнтэй суух вэ? Ямар ажил төрлөөр хэлэх вэ? Тэтгэр дагсныхаа дараа амьдарч чадах үгүй юу өнтер гээд. За тэгээд ажин шилжих гэдэг ч юм уу, гэр бүл салалт гэдэг ч юм уу, хүүхэд тасрах гэдэг ч юм уу. За энэ бол бүгд тэрвээ жийж хөстэй шийдвэрлэж чадахгүй юм бол бас стресс болно. За бие махбодтой холбоотой стрессийн хүчнжил байна. За энэ юу вэ нөхдөж зэрэг цагаагаар өөрчлөлтүүд. За миний хувьд бол наргуу өдөр, үүлтэй бороотой өдөр. Сэтгэл санаа муу байдаг. Асар их мэдрэгддэг. За энэ Японд бол үү шүү дээ. Олон хоног жалгаад бороо ордог. Үүлтэй бүрхүү байдаг өдрүүд үргэлжилдэг. Тэр бол их хөнд. Нар гарахад юм бол сэтгэл онгойгоод явчихдаг. Сайхан болоо. За нартай үед бол тэр серотонин ялгардаг
За тэр бол үнэхээр байдгийн байна гэдгийг би биеэр өдөр тутмын мэдэрдэг. За хоолны дэглэм тогтмол бас хооллох. Нойрны цэцгэл хамгийн их стресст орно. Амиа хорлож байгаа хүмүүсүүдийн дийлэнх нь болтой зэрэг тухайн үед нойрны цэцгэлтэй байсан гэсэн ийм судалгаа байдаг. Тэгвэл халуун хүйтэн. За халуун бол одоо Японд бас хүмүүсийн стресс орж идэг. Чон бол одоо 30 хэдэн хэмээн халуун болоод үнэхээр байц сууж чадахгүй болгодог. За тэгвэл элдв үнэр, элдв дуу чимээ. За хурч гэрлүүд. Тэгээд өвчин сая бол корона бол хүмүүсийг бас маш их стресст оруулсан. За тэгвэл үү шүү дээ. Стресс ордох хүн гэж байна. Орохгүй хүн гэж байна. Сая бол хэлсэн. Өөрийгөө стресст орсон гэж стрессээ мэдэрч байгаа хүмүүс бол 43% амнасаа алдах эрсдэлтэй гэж. Стресст ордгүй хүмүүс байна. Магадгүй та стресст ордгоо тийм гайхамшигтай хүн байж болно. Нэгдүгээр өөрийгөө бусдад нийцүүлэх гэж оролддог. Хүчээр. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө байж чаддаг хүмүүс. Хоёрдугаард нь perfect хүмүүс. Төгс хүмүүс. Юмыг хэтэрхээ их төгс хийж орлодог. Тийм шаардлага тавьдаг хүмүүс стресст орно. За энэ бол сая бас ярьж өнгөрсөн. Мартах хэвээр. Амьдралаасаа авч хаях дадалж орчлын нэг юм байгаа. За дараа нь болтой жирэг хэтэрхээ хариуцлагатай хүмүүс. Хэдий шинэ хариуцлагатай болж байгаа хэдий чинь стресст орж ийн гэсэн үг. Тийм учраас хэтэрхээ их хариуцлагатай байх бас шаардлагагүй юм шиг байгаа юм. Боломжийн 80% байхад бол төгс үжилтэй адилхан. За дараа нь болтой жирэг төвчээртэй хүмүүс. Төвчээртэй байх сайн гэд яриад ядах гэсэн хэтэрхээ их төвчээртэй байх юм бол бас хамах сүйдэн тесэрж магадгүй. Стресст орох юм бол. Тийм учраас юм байна шүү дээ. Хүчээр одоо төсөөд байх хэрэг. Тэсгэн болсон гэж эртхэн бууж өгж ихэн дээр юм шиг байгаа юм. За дараа нь болтой жирэг уян хадам биш хүмүүсүүд. Имэн жах уян хадам байс сурах хэрэгтэй. Дараа нь болтой жирэг идеал хүмүүсүүд. Хэтэрхээ их хүсдэг мөрөөддөг. Бодит амьдрал дээр байхгүй ч илийг биелүүлэх гэж одоо уяадаг хүмүүсүүд. За ийм төрлийн хүмүүсүүд бол шүү дээ. Стресст амарх орно. Ийм учраас юм байна шүү дээ. Давс сужрын тааруулаад хатын жолоогоо бас татчих хэрэгтэй. Тэгвэл стресст амархан ордог хүмүүсүүдийн дотор байна шүү дээ. Эмэгтэйчүүд бол эрчүүлээс хамаагүй их стресс ордог гэж байна. Энийх нь шалтгаан болтой жирэг эмэгтэй дааврын өөрчлөлт, гормоны өөрчлөлт болдог. Энэ гормоны тэнцвэр алдагдах үед автомат мэдрэлийн систем тоглолт ордог гэж байна. Ингээд болтой жирэг толгой өвдөх юм уу? Бусад тэр бүх төрлийн сэтгэл санааг хямраасан. Тэр үжиглүүд бий болдог. Ийм учраас эмэгтэйчүүд онцгойлон одоо өнөөдрийн ярахыг сайн сонсоод энэ 10 харгас суралцах хэрэгтэй. Одоо жалгаад байна шүү дээ. Стрессээс үүсэх өвчнүүдийн талаар. Стрессээс болоод ямар өвчин үүсдэг вэ гэдэг зэрэг нэгдүгээр зүрх судасны өвчин. Даралт ихсэх, зүрхний өвчин, зүрхний түг зэрэг цус харвах гэх стресстэй холбоотой. За хоёрдугаард нь хоол боловсруулах таталчааны өвчнүүд. Стрессээс болоод хоолны шингэлт муудаг, ходоод гэдсэн өвддөг. За энийг бол дийлэх хүмүүсүүд өөрийн бие мэдэрсэн байх гэж бодож байна. Энэ аргачаад ихтэй зэрэг өвчин болно. За ходоодны шархалгаа байна. Ходоод улаан хоолны сөргөө. Ходоодны хүчил бучиж одоо амрууга ялгардаг. Чочромтгой гэдсэн өвчин. Гихм мэтгийн асуудлууд бол шүү дээ. Стресстэй холбоотой. За дараа нь болтой зэрэг дархлаа сулрна. Дархлаа сулрахтай зэрэг халдварын эсрэгч чадвар мод. Тэгээд ханиад том уу? Халдварт өвчөнд амархан өртөмгөө болно. За дараа нь болтой зэрэг сэтгчийн эрүүл мэндийн асуудал. За сэтгэл төгшөөр, сэтгэлийн готрол, сандрал, нойр готл гэд. За дараа нь болтой зэрэг булчин болоод ясны асуудал. Стресстэй хүмүүс яг хөөхтэй зэрэг байн годоор булчин мах нь чангарсан байдалтай байдаг. Тулгааны байдалтай байдаг. Толтгоо жухтгоо гэдэг бэлэн байдал байдаг учраас. За энэ нь болтой зэрэг яг вэ. За энэ нь болтой зэрэг хүжүү дал мөрөөр толгой өвдөж байгаа шалтгаан болдог. Толгойн өвчин болов шүү дээ. Хамгийн гол нэг хэсэг нь болтой зэрэг энэ сандралаас стрессээс болсон толгой өвчин байдаг. За энийг нь дагаад болтой зэрэг яс сэргийждэг. Нягтрал нь буурдаг. За хамгийн сүүлд нь болтой зэрэг дотоод шүүрлийн асуудал. За энэ ямар өвчин байх вэ? Чихрийн шижин, бамбай булчирхай өвчнүүд. Тэгээд жин нэмэх. Геккемэтийн асуудлууд болов шүү дээ. Дийлэнх нь болтой зэрэг энэ стресс гэдэг зүйлтэй холбоотой. Хэрвээ стресст орохгүй орсон ч гэсэн энийг тайлж чадах юм бол шүү дээ. Энэ бүх өвчнөөс уртлан сэргийлэх. Эсвэл эмнэнцс болж чаддаг. За стрессийг дотор нь шүү дээ. Хоёр. Муу стресс гэж байхад байна шүү дээ. Сайн стресс гэж байна. Стресс болгоо хадны мангаа биш. Сайн стрессийн юу стресс гэж хэлнэ. Сайн стрессийн үед хүн байна шүү дээ. Урт наслан эрүүл байна. Тархины үйл ажиллагаа сайжир. Маш олон сандалтай. За энэний жишээ юу байх вэ? Шинэ ажлаар эрхлэх. Шинэ төсөл авах. За энэ үеийн хурцлал байдал урамч арга.
хүний эерэг байлаа нь бол. За бас биеийн тамирын өрсөлдөөн тэмцээн байна. Уралдаан. За энэ бол бас бүр 100% сайн төрлийн стресстэй байна. За бас 20 хийх, гэрлэх, хүүхэд төрүүлэх. За энэ бас сайн төрлийн стресстэй орно. За энэ гэр бүлийн гишүүдийн өөрчлөлт. Тэгээ аж жаргал, сэтгэл хөдлөл. За эднэртэй холбоотой. Ийм учраас юм байна шүү дээ. Олон хүүхэд төрүүлсэн ээж нар бол бас урт насалдаг. За дараагийнх нь бол тэр нүх шин газар ороод сонгож амтрах. За энэ бол сүнийг стрессээр болдог. За энэ стресс нь бол сайн стресс. За хамгийн сүүлд нь шүү дээ. Ховийн өсөлт хөгжлийн төлөө өөрийгөө янз бүрийн зүйл хүчин сорих. Энэ бол сайн стресс. За ийм учраас чатхын дотор муу стрессээс жаасгээд сайн стресст өөрийгөө сорж байгаа хэрэгтэй гэсэн. За одоо тэгвэл шүү дээ жалгаад стрессээс гарах, стрессийг тайлах. За энэ нь болтой жиргүү шүү дээ. Хүн стресст орох үед 3 төрлийн стрессийн даваар ялгардаг гэж ярьсан. Кортизол, адреналин, норадреналин гэсэн энэ 3 төрлийн стрессийн даваар ялгардаг тухай сая ярьсан. Тэгвэл шүү дээ. Энэ удаан хугацаагаар ялгараад ирэхтэй жирэг архах стресс болдог. Тэгвэл шүү дээ. Энийг яаж ялан давах? Тэгтээ жирэг бучаагаад байна шүү дээ. Аж жаргалын давруудыг ялгарах хэрэгтэй. Ким болвол энэ эрүүлмэнд тортой стрессийн давруудыг ялгах болчиход. За тэгвэл шүү дээ. Аж жаргалын давар гэдэг нь бас 4 төрөл байж байгаа. Энийг мэдээд авах юм бол ямар ч хүн стрессийн даван туулж аж жаргалтай амьдрал. Тэгэхээр дараагийн ярах гэж стрессийн даван туулах, стрессийг тайлах аргууд нь ч гэсэн энэ 4 төрлийн даврыг ялгаруулахад зориулсан байдаг. За энэнийх нь нэгдүгээр нь бол серотонин. Серотонин бол сэтгэл хөдлөлийг тайвшруулдаг, докторжуулдаг, сэтгэл ханамжийг бий болгодог. Ийм төрлийн давар. Серотонин хангалттай ялгарч явах үед бол аж жаргалын мэдрэмжэнд бий болдог. Тэгээд нөгөө сэтгэлийн хямрал, төгшүүрийн мэдрэмж нь арилдаг юм байна. За энэ серотонин ямар үед ялгарх вэ гэдэг хамгийн чухал нь нарны гэрэл. Тийм учраас өглөө болгон жаавал байна шүү дээ. 15 минут нарны гэрэлд байгаарай гэж зөвлөж байгаа. Дасгал хөдөлгөөн хийх үед серотонин ялгар. За нөгөө сая ярьсан үүлтэй бороотой үед гунхтай байдаг. Энэ серотонин гэдэг даавар ялгарх босонтой холбоотой. За 2 дугаар даавар нь юу гэхтэй жирэг допамин. Допамин бол хүн таашаал өгдөг. Урам зориг бий болгодог. Ийм гайхамшигтай даавар юм байна. Допамин ямар үед ялгарх вэ гэдэг хөгжим сонсох үед. Эсвэл шүү дээ. Өөрийн дуртай зүйл, хобби. За энэ үед л жирэг допамин асар их ялгардаг. Жишээлх юм бол тоглоом тоглож байгаа үед допамин ялгарч идэг. Гэтэл гитрхээ их тоглоод ирэхдээ жирэг тэр нь жирэг донтол болчихдог. Сөрөөнөлтэй болдог. Хөгжим сонсох тухай бид нар бас ярьсан. Моцартын аялал сонссон нь ухаантай болгодог гэж. Хөгжмийн хүч гэдэг сэдвээр бид нар бас ярьсан. Хөгжим ямар их гайхамшигтай байх талаар тэр яриаг бас дахиад сонсож үзээрэй. За 3 дугаар аж жаргалын гормон юу гэдэг жирэг окситоцин юм байна. За окситоциныг бол хайрын гормон гэж нэрлэдэг. За энэ ямар үед ялгарх вэ гэдэг жирэг хүмүүсийн хооронд дотн харилцааны үед ялгарч идэг. Тэврэлтэх гэдэг ч юм уу. Гар хатах үед ч юм уу. Хүрлцэх үед ч юм ялгардаг. Тийм учраас гэр бүл найд нөхдөд дотн харилцаатай байх үед допамин ялгараад хүн аж жаргалтай байдаг. За 4-р нь жирэг эндорфин. Эндорфиныг бол шүү дээ байгалийн өвчин нам дагч гэж хэлдэг. Эндорфин ялгарч явах үед өвдөх мэдрэх юм болоод сайн сайхны мэдрэмж төрдөг юм байна. За энэ ямар үед ялгарх вэ гэдэг жирэг дасгал хөдөлгөөн хийх үед, инээх үед, инээмсэглэрээ инээгээрээгээд байгаа нь эндорфин ялгаруулахын төлөө юм байгаа шүү дээ. Хөгжим сонсох үед бас ялгарна. Тийм учраас юм байна шүү дээ. Аж жаргал гэдэг зүйл нь юу гэдэг жирэг энэ 4 төрлийн даавраас ирдэг. Аж жаргалтай байях юм бол энэ 4 төрлийн дааврыг ялгаруулах хэрэгтэй. Энэ тухай бид нар бас ярьж өнгөрсөн. Аж жаргалын тухай. Тийм учраас стрессийн даван туулах, тайлах арга нь бас энэ 4 төрлийн аж жаргал сайн сайхны гормоныг хангалттай сайн ялгаруулах чиглэгдсэн байдаг. Одоо жалгаад байна шүү дээ. Тэгвэл яаж энэ 4 төрлийн аж жаргалын гормоныг ялгаруулах вэ гэдгийг товчхон тайлбарлая. За 1-р нь бол дасгал хөдөлгөөн хийх. За алхадах ч юм уу, гүйдэг ч юм уу, бөжгөлдөг ч юм уу. Бусад биеийн тамирын хөдөлгөөнөөр хичээлдэг ч юм уу. За 2-р нь бясалгал ч юм уу, эсвэл амьсгалын техник гэж. Бясалгал хийдэг ч юм уу, гүн амьсгалдах ч юм уу. За 3-р нь тайвшруулах. Яаж өөрийн энэ оюун санаа бие махбодыг тайвшруулах вэ гэдэг жирэг. Сайхан англин үнэр үнэртдэг ч юм уу. Халуун усанд ордог ч юм уу. Хөгжим сонсдог ч юм уу.
Ийм байдлаар болтож өөрийгөө тайвшруулна. За дараа нь болтож хобби юм эсвэл өөрийн бүтээлч байдал. Өөрийн дур сонирхолтой зүйлээ. Энэ хобби бол асрал. Өөрийн дуртай зүйлээ хийж их үед ажралтай байдаг. За дараа нь болтож хангалттай унтаж амрах. Шөндөө 7 хагасаас илүү унтах. Өдөрдөө 20 минут нап хийх. Өдрийн нарах. Анныхын жирэгч бас өөрийгөө стресст орсон байна гэдэг хэлээд гэр бүл найз нөхдийн дэмжлэг явах хэрэгтэй. Тэгээд биш тэнцвэртэй хооллол. Тэр идэггүй, гитэр өсөхгүй. Олон төрлийн шимтгэлтэй хооллолыг хольждаг. Энэ талаар бас яраа хийсэн байж байгаа. За энэ дээр болтой жирэг ерөөл төвшин бичсэн. Эрүүл амьдрах энгийн аргачлал гэдэг нь Монгол хэлэн дээр байж байгаа. Тэгээд бас болохгүй болов шүү дээ. Мэргэжлийн тусалж авч болно. Энэ бас их хүрдэмтэй. За тэгвэл шүү дээ одоо ч халгаад Английн Саксекс их сургуулийн профессор Дэвид Лүвисийн хийсэн судалгаа байж байгаа. Энэ бол товч тодорхой ойлгомжтой. Чухам одоо саяын ярьсан тэр олон стрессийг тайлах арга дотроос алийг сонгож хийвэл ямар үр дүн төрөх вэ гэдгийг маш тодорхой гаргаж ирсэн байж байгаа. За энийг бол бүр тэмдэглээд авах хэрэгтэй. Чэйжлээд авах хэрэгтэй. Энэ 10 төрлийн мэдчих юм бол ямар ч хүн стресст орохгүй орсон ч гэсэн тэрийг тайлж чадна. За ингээ энэних нэгдүгээр нь 20 минут өдрийн нарах. Энэ бол хамгийн чухал. Гин бол 70% ерөөсөн стресс борно. Гэсэн мөртлөө биш. 30 минутаас гэтээ унтах юм бол эрүүл мэндэд хортой. Харин биш 5 минут унтсан ч гэсэн нөлөөтэй. Тустай гэсэн. За энийг бол биш. Дунд сургуулийн насны хүүхдээс эхлээд насан турш бүх хүмүүсийн амьдралдаа хөвшил болгож чадах хэрэгтэй. Гин бол стресст орохгүй ажлын үр бүтэмж асар сайжирна. Тэгээд өвтөн жавлан нэрвдэхгүй юм байна. За 2 дугаар нь 6 минут ном унших. Тэгхийн бол 68% стресс бордог гэж байгаа. Ийм учраас юм байна шүү дээ. Заавал цаг гаргаж ягаад ном уншиж. Эрдэн байж 6 минут ном унших болно гэж байгаа шүү дээ. Тэгхийн бол анхаарал төвлөрөөд номын ертөнц рүү ороод стрессээс амжирх болж байна. Америкийн нэгдсэн улсын Yale их сургууль дээр бас судалгаа хийсэн байна. Энэ судалгааны үр дүнгээр байна шүү дээ. 7 хоногт тэрвээ 3 чих хагасл ном унших юм бол 12 жилийн дотор насав барах эрсдэл 17%-аар буураад 2 жилээр илүү урт наслана гэсэн. Ийм судалгааны үр дүн гарсан байна. Тэг ямар ч байсан байж. Ном унших юм бол стресс 68%-аар буураад урт насалдаг байна. За ганцхан стресс буурах биш, урт наслах биш, мэдлэг боловсралтай болно. Тэрийг дагаад амьдрал аж жаргалтай, баян чинэлэг болдог. Ном бол гайхалтай. Миний яар тайлбарлаж байгаа шилдэг номыг сонсож байгаа. Энэ авиатлах. Магадгүй номноос илүү хөвчлөгтэй. Дандаа хүний хөгжүүлэх, өөдөн татах, асуудлын олон талаас нь харах. Аж жаргалтай сайн сайхан амьдрал чиглэгдсэн санаануудыг өгж байгаа. За дараа нь болтой зэрэг 5 минутын өглөөний бясалгал хийх юм бол 65% стресс буурдаг. За тийм учраас юм байна шүү дээ. Бясалгал хийж сурах хэрэгтэй. Ердөө 5 минут байх хангалттай гэж байгаа байхгүй юу? Гэтэл байна шүү дээ. 10-15 минутаас гэтрээд олон чигээр бясалгал хийх юм бол бас сөрөг үр дагавартай байдаг шүү. Юм чис энийг анхаарах хэрэгтэй. Бясалгал сайн гэж их боловч л байна шүү дээ. 5-10 минутаас гэтэрч болохгүй. За дараа нь болтой зэрэг 10 минут хөгжим сонсох юм бол стресс, сэтгэл санааны ядрал 61% буурдаг. Энэ талаар бид нар байна шүү дээ. Моцарт биднийг оюун ухаантай болгоно гэсэн сэдвээр ярьсан байна. За тэр яриаг бас заавал сонсч ширээ. Мэдээж байна шүү дээ. Дуудуулах юм бол бүр илүү стресс арилна. За 5 дугаард нь шүү дээ. Нэг аяг кофе уухад 54% стресс буурна гэж байна. Гэтэл байна шүү дээ. Кофе их уул шүү дээ. Гэтэргээ стресс оруулах магадлалтай. Тийм учраас нэг аяг гэж энэ дээр хэлж. Хэрвээ өдөрт байна шүү дээ. 2 аяг уух нь хамгийн тохиромжтой юм билүү гэсэн бодол сүүлийн үед орж ирж байгаа. Энэ кофены талаар бид нар бас ярьж өнгөрсөн. Хамгийн сүүлд нь бас аяг кофены бясалгалаар тэр бөмбтөн болсон гэдэг гайхамшигтай номын талаар яр тайлбарсан байж байгаа. За энийг сонсож амжаагүй хүмүүс байвал бас сонсоорой. За 6 дугаар нэлтэй жирэг 20 минут алах юм бол 42% буурна. Стресс буурдаг. За энэ талаар бас алхахын гайхамшиг гэдэг сэдвээр ярьсан. Тэрийг бас сонсоод алхахын гайхамшиг ойлгож болно. Энэ хөдөлгөөн дотор хамгийн сайн хөдөлгөөн нэлтэй жирэг алхах юм байна. Стрессийн хүртэл 42% бууруулж чаддаг. За 7 нутагтай жирэг 30 секунд тэвэрлэдэг. 30 секунд тэвэрлэх юм бол 32% стресс буурна. За ийм учраас гэр бүлтэйгээ илүү тэвэрлдэж байгаарай. Үр хөвгтөө илүү тэвэрж байгаарай. Тэврэх хүн байхгүй бол өөрийгөө тэвэрсэн ч гэсэн стресс арилдаг гэж бичсэн байж байгаа. Энэ бол биш морь малтай харилцаж байгаа.
Гэрийн тэжээвэр амттай харилж үйдэж гисэн стресс харилдаг. Үр дүнтэй байдаг. За 8 нуттай жирийг 20 минут байгаал байх. Байгаалыг үжигсэнтэй гажир 20 минут л байхад 28% стресс бордог. Энэ бусад бүх аргуудын алин ч ерөөсө хэрэглэх сонирхолгүй ч юм уу. Хэрэглэх боломжгүй юм бол зүгээр л байгаал дунд байхад өөрийн чи стресс харна. За 9 нуттай жир ерөөсөө 10 секунд. 10 секунд хэрэглээд л цэцэг сонирхох юм болов шүү дээ. 21% стресс харна. За энэ бол хамгийн түргэн стресс харлах арга юм байна. Тийм учраас гэртэн цэцэг тараад тэрийг үе харж явах хэрэгтэй. Тэгхийн бол стресс харилж явах нь байна шүү дээ. За 10 нуттай жирэг хамгийн урт хугацаа хэрэглэх. 30 минутын турш ТV тоглоом тоглох юм бол стресс 17%-аар арилна. Хамгийн их чанга хэрэглэх мөртлөө хамгийн бага стресс арилдаг нь тоглоом юм. За энэ бол биш та. Английн Sussex их сургуулийн профессор Дэвид Льюисын хийсэн судалгаа. Энэ судалгаа бол биш та. Бусад олон жилийн турш олон их сургууль эрдэм шинжилгээний байгууллагууд хийсэн судалгаануудтай ерөнхийдөө ойрлож байгаа. Тийм учраас та бүгд энэ 10 аргыг чийжлээд амьдралдаа хэрэгжүүлж сураарай. За тэгвэл биш үү? Энэ нь бол стрессийг тайлах зөв арга юм байна. Эннийхэн жирэгч вэ шүү дээ. Хэрвээ зөв аргыг мэддэггүй, эзэмшээгүй хүмүүс бол яах вэ гэдэг стрессийг буруу аргаар тайлдаг. Жишээлх юм бол буруу аргаар тайлдаг ямар аргууд байна вэ гэдэг арх уудах ч юм уу, таймах татдаг ч юм уу, хэтэртэр хоололдох ч юм уу, хэтэрхээ их хөдөлтөн авалт хийдэг ч юм уу. Эсвэл нэгэн усан хэтэрхээ их унтдах ч юм уу. Эсвэл өөрийгөө жаваад шархлуулдаг ч юм уу. Гэмтээд. Эсвэл биш үү мөрийтэй тоглоом тоглодог ч юм уу. За энэ болол биш үү стрессээ арилгаж чадахгүй мөртлөө бучаагаад бүр илүү стресс тунах аюултай байдаг. За ингэж биш үү. Өнөөдөр ярьсны дүгний стресс гэж юм юу гэдэг. Яагаад стресс бий болдог? Стресс бидний амьдралд ямар сөрөг нөлөө үзүүлдэг? Ямар өвч олгодог? Яаж энэс гарах вэ? За энэ аргын талаар ярьлаа. За энэ арга дотор хамгийн чухал арга нь юу байсан бэ гэвэл биш үү. Sussex их сургуулийн профессор Дэвид Льюисын хийсэн судалгаа. Яагаад стресст ордог вэ гэдэг чинь стрессийн даавар илгардаг. Эннээс болж байгаа. Уг нь энэ стрессийн даавар гэдэг бол өөрийгөө хамгаалах гэж болгоцсон. Дайсантай, жирлэг аратантай тааралдах үед, тололдох уу, жухдах уу гэхгүй үед нь хоромхон журийн хооронд бий болгодог. Жиргшний чохолтыг түргэн болгодог. Чусантах сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Гэх мэтэр. Гэтэл энэ хурамлалтад ирэхтэй жирэг харах стресс бол энэ өвчнүүдийг үүсгдэг. Тэгэхээр энээс гарах арга нь юу вэ гэдэг жирэг аж жаргалын даврыг илруулах. 4 төрлийн аж жаргалын давар байдаг. Серотонин, допамин, окситоцин, эндорфин гэсэн энэ 4 төрлийн аж жаргалын гормоны ялгаруулах юм бол стресст орохгүй, стресс тайлгадаад хүн аж жаргалтай болдог. Энийн нуттай жирэг яаж ялгаруулах вэ гэдэг жирэг тасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Бясалгал хийх хэрэгтэй. Гүн амьсгах хэрэгтэй. Өөрийгөө тайвшруулах. Өөрийн дуртай зүйлээ хийх. Гекмэтийн олон аргууд байдаг. За энэ дотроос сонгоод энэ 10 төрлийн арга нуттай жирэг хасар үр дүнтэй юм байна гэдгийг гаргаж ирсэн байна. За бас уу шүү дээ. Стресс амархан баригддаг хүмүүс гэж байна. Тэр нь ямар хүмүүс байна вэ гэдэг жирэг өөрийгөө хүмүүсүүдтэй нийцүүлэх гэж чармаадаг. Төгс үжилтэй. Хэтэрхээ их хариуцлагатай. Хэтэрхээ их төсвөр дэвжиртэй. Уян хадан чанар байхгүй. Хэтэрхээ их идеал. За ийм хүмүүс бол стресс амархан баригддаг. Стресс амархан баригддаг хүмүүс өөрийгөө стресстэй байна гэж хүлээн зөвшөөрж байгаа хүмүүс бол 43%-аар нас барах эрсдэлтэй байдаг. Ийм учраас стрессийн менежмент хийх сургууль бол хамгийн чухал юм байна. За энэс болоод олон төрлийн өвчнүүд үүсэж байгаа. Жөрөг судасна, хоол боловсруулагч систем, сэтгчийн, булчин, ясна, дотоод шүүрлийн систем ингээд төрөл бүрийн архаг өвчнийг бий болгодог. Хор тавдард нэрвдэх эрсдэл нь хүртэл 14%-аар ихсдэг. Жөрөг судасны өвчин 2 дахь нэмэгддэг. Гекмэтийн асар их хор хөнөөлтөй учраас заавал стрессийн менежмент хийж сурсан байх хэрэгтэй. Тэгэхээр тусмаа монголчууд бол стресс амархан нэрвддэг үндэстэй юм байна. Эннийх нь нэг жишээ нь болтой. Амиа хорлох үжигдэл асар өндөр байж байгаа. 17 оны судалгаагаар дэлхийд 3 дугаар гарч 100 мянган хүнээс 28 хүн амиа хорлоноос марж байгаа. Гекмэтийн асуудлуудыг ярьсан. Тэгээ эндээс гарах арга нь болтой жирэг
20 минут өдрийн нойр авах юм бол 70% стресс багасна. 6 минут ном унших юм бол 68% стресс багасна. 5 минут өглөөний бясалгал хийх юм бол 65% стресс тайлгна. 10 минут хөгжим сонсвол 61% стресс тайлгна. 1 аяг кофе уух юм бол 54% стресс тайлгна. 20 минут алхах юм бол 42% стресс тайлгна. 30 секунд тэмдэглэх юм бол 32% стресс арилна. 20 минут байгаалд байх юм бол 28% стресс арилна. 10 секунд цэцэг сонирхгол 21% стресс тайлгна. 30 минут ТV тоглоом тоглоход 17% стресс тайлгна. За ийм судалгааны урд нь гарсан юм байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа. Заавал стрессийн менежмент хийж сураарай. Тэгвэл эрүүл, аж жаргалтай, сайн сайхан амьдрах юм байна.